Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ? Тийм ээ, эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Хожоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үзсэн. Сас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдөг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихвүү. Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амраг мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдхүү? Мэдээлгүй яах вэ? Имэн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа! Хайрт минь! агэрэ Намайг тавиач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бус шоколадуудыг шгсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураахт чинь туслая. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан чи хэтэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг харда. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь Захирлаа. Захиарсан. ямар захив вэ?
Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Устасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилтан туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу, хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй, энэ ханыг нураж имийг хийхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада, энийг хараач. Ноён талга ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Аймаураа. Ноён талга энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жодуугаар ханыг нураах гэж үзэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талга ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талах байна. Ноён талга гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм. Манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Хөөе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгыг хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ. Ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ихээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн ясаар болчихлоо. Гэхдээ ноён талга хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөржин талх хийгээд хамаг бие хөшчихөл байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээшээ өргөгдөж байна. Ноён талганы зүг байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Хонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта сойлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Соборо пангийн шохорхол.
Баларсан би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад талхай зогсоогоорой. Зогсоод. Хэдэв чинь буцааж өг. Би чамтай зодтолтмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай муутай хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Мэ хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж аваарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа. Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ. Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тэнч дуртай биш. Тэгээд арьсаа яах вэ? Чадвал холтосноосоо сал. Наа чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэхгүй. Би олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талах үсчээ. Хөө. Их л ажил болох нь дээ. Хамрыг чинь засч болно. Бас бад бих үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхэмээ. Жаахан өвдөлтийг тэсн үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгийн хөдөл нарийн ажиллагаатай шүү. Хөө? Зөндөө удах нэ. Гоё амттай байна. Тийм үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгийн хөдлөөр тэсэрээ. Маргааш сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талах уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа өнгө цайвэр ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхэмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талах хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхэмээ. Балдарсан. Хурд явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрлээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай. Хоцорсонгүй шүү.
Энийг зарч чадахгүй бол аж зээлэртэ бэлэг авчаад. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн ч үдэ болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яхав. Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Халтас минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их ууддаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэн. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдгийг яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээс ихсэлэгчсэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабар. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабар? Надтай болсмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Шокогийн инээмсэглэл. Шоко өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яачихсан юм бэ? Өнөөдөр уул талхны мохлог хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр гол үгэн жаргалтай. Би талхны мохлог хотын захиргаанаас явж байна. За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрлэх байна. За. Ажилчид нь цалингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж байна. Үгүй байлгүй дээ. Манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ. Энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээж бай. Надад тэр мөнгө хэрэгтэй шттэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энээмсгэлж гэж болдгүй юм уу? Миний тэнэг царай эндэж энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээш гэдэг үзье. Хардаа. Энэгээр таныг цаавал инээл гэнэ. Хийж хурц байна. Юу талхны. Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? Харахгүй яах вэ? $1 төлөө хийн ч ирэхгүй штэ. Хөөе, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа марилцгоо. $7 супер шагналын төлөө шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхийн үнэртэй хэдийж дэндүү хөөрхөн царайтай яслаг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье.
тэрэ дурлаад байгаа инээдний шоу юу? Энэ нь инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөдөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт түлэгдэн. Цүцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ. Хайрцагтаа оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг илүүгээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Ягаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Ягаад гэвэл ундаа шиг амттай. Үнэхээр өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөгч бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хашигтай шиг Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наа тэнэдэг чинь засаад үгүй. Ой, аад мөнгөг батлан даатар гарахтаа хэрэглэе. манай 3 дахь өрсөлдөгч бичээл ирмэж ирээсэ. Гэхдээ л тэмцээ өрсөлдөнтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор ухтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусачиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн биз дээ? Танд илгэмжирсэн байна. Илгэмээ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүрээлэн ажилтнаа. Баяр хүргэ. Энэ шагналын $7 чинийх боллоо. Бялууны хурим. Амтад гамбургерийн талхам ин гэж юу хийчихсэн? Эн чинь нэмэр алга. Ямар хямдхан муухай жар хэрэгэлсэн юм бэ? Өнөөдөр миний хурмын өдөр. Тиймээс би зөв хиймээр байна. Нэг юм шаардаад байна уу би? Би хүслээ хийлээ. Хамгийн сайн гэж дээд хэсгийн зөндөө их органик Франц таргаар бүрэн ургах удирдамж болоогүй хамгийн сайхан ховор хамгийн амтад Джеймс. Гараар хийсэн байлаг шоколад аврах томгүй зээлзгэн. Дээрээс нь чинхэн алтан уртас мөн үнэтэй гүргэм. Тийм их юм шаардлагатай үстэй. Битгий мартаараа дээр нь малтан богны тос түрхэн шүү. Өнөөдөр амьдралын минь хамгийн чухал өдөр. Тийм хийж. Бой, чи Юу? иллэг хийгээд өг. Өдөржин ажиллаад гар өвдчихөж. За. Чадах юм чи нөө. Ядаж чанга барьж. За, өрхөмдөөцөө. Тэр чанга биш ээ. Чи яачихсан юм бэ? Би гүн шүү. Яаж чадаж байна? Үүнхээр уучлаарай. Шоко баха. За. Хоолоо өвдчихлөө. Уух юм авчраад өгөөч тийх үү? Баяр юм. Яг чихэрлэг биш байгаа юм.
муухай амттай байна. Надад ч жуус аваад ир. Гоё амттай шүү. Манай хотын хамгийн шилдэг үсчин гэхэд талхнууд минь үйлчилгээ том муу байна да. Тийм байлгүй дээ. Энэ удаа чамд аз таарлаа. Харин дараа чамайг хатан ээжтэй хинэн шүү мэдгүй. Та нар бүгдээрээ шорон суун. Хэрэггүй дээ хатагтай. Хүү, яадаг ядрахавэ. Хөөе, та зүгээр үү ирхмээ? Гүнж гэж яста ирэх юм балаа юм аа. Одоо би болсон байхаа. Үсчний газар хай. Хөөчлаарай, манай хаасан. Гойж надад туслаач те. Өнөөдөр хуучны залуугийн мань хурам. Би гоё харагдмаар байна. Хуучин найз залуугийн хурим аа? Тийм ээ. Гүнжтэй сүү тавьсан залуу цагтаа миний хөөсөн. Олон жилийн өмнө бид хоёр их сургуулийн хосууд байлаа. Элсэн чихэр ордонд ажилд орохын тулд маш их хичээсэн. Надад насан туршдаа хамт байна гэж амласан. Би дэрэгдэн байж хайрлаж халамжилдаг байлаа. Гэвч ажилласаа болж цоошин сонирхолтой болсон. Нэр нь Гүнж. Тэгээд бид сонсон. Хөөдгөө нэгдээ. Яаж тийм юм хийдэг байна? Энэ охины үсийг яг одоо засч өгье. Тийм ээ тгий. Бас хааны гэр бүлд хариуг нь барих хэрэгтэй. Би ядраад байна. Дараа ирээрээ. Ирхмээ, та хэрвээ тусалвал би орой болгон илүү цагаар ажиллана. Тэхим Өш үү? авалтвал тэмцэх зөв шалтгаан. Би ч гэсэн амралтын өдрөөр ажиллая. Хөө, нэрээ юу? Тэгвэл хийх ажил их бай. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Чи бяслагны амттай болохоор сүүн крем гоё зохино. Юу гэж бодож байна да? Үгүй. Би ямар харагдах ёстойгоо мэднэ. Намайг гүн шиг ганган харагдвал. Бясалган дээр өндөр жимс хийх гэж юм. Тэр болохгүй. Тэгвэл тэ ирхмээ гүнжээс 10 дахин хөөрхөн харагдмаар байна. Тэгээд бүгдд нь харуулна хуучин найз залуудаач. Тэгвэл сонголтгүй юм шиг байна. Сүү хамгийн ганган орцнуудыг аваад ирээ. Мэдлээ. Ямар байна? Гоё байгаа биз тийм ээ? Ингиж гуймааргүй л байна. Ахаад жаахныг нэмээд өгч болох уу? Хүнд болно шүү дээ. Тийм ээ мэдэж байгаа. Гэхдээ би танаа. Манго, усан үзэм нэмээрээ. Мэринг. Шарсахөөсөн чихэр. Одтой чихэр. Тийм ээ гайхамшигтэй. Би хорвоогийн хамгийн хөөрхөн амттнаас ч хөөрхөн байна. Энэ гайхалтай шин төрхөө хурдхан шиг харуулмаар байна. Хуучин найз залуу маань. Чи хурим руу очиж чадах нь уу? Чадлгүй яах вэ? Хөөрхөн болж байвал хүзүүний өвдөлт хамаагүй. Гүн шиг харагдаж чадна гэж боддог би ямар тэнэг юм бэ? Зүгээр л хуучин найз залуугаас ушаагаа авах гэсэн юм штэ. Өөх болоогүй шүү. Өөрөөрөө байх нь энэ тэмцээнд ялах арга. Би залруулж чаднаа. Чамайг хорвоогийн хамгийн сайхан бяслагтай билүү болгоод өгье. За, маш их баярлалаа. За, эхлэх цаг боллоо. Хүү. Би хизээч ингэж харагдаж байгаагүй. Цаашин болсон юм шиг санагдаж байна. Тийм ээ, өмнөхөөс хамаагүй дээр болчихоо. Энэ л чамд зохиж байна. Одоо ингэж явдаа. Хуримнаас хоторч болохгүй штэ. Амжилт хүсье. Шинэ өөрийгөө харуулад өг. Тэр өдгөө амтан чамайг хайсандаа харамснаа гайгүй. Маш их баярлалаа найзуудаа. Өнөөдөр бид Энэ тэний хүс ямар хүн юм? Гүнж баг намттай гэдэг үгийг сонсч байгаагүй баха. Хэлээд яах вэ? Галын аюултай харагдаж. Чимээгүй. Та нарыг шоронд хийчихгүй яах юм бэ? Одоо ингээд бүгдэн солилцъя. Марси пан минь гэж. Энэ юу болоод байна? Хөөх юм аа. Ямар харц болоо юм бэ? Сүйт бүсгүйгээс ч хөөрхөн харагдаж байна. Чимээгүй л дээ. Энэ хин юм? Чамд баяр хүргэе. Гүнж чамд яг тохирно.
Байцаарай. Энэ хөлдөө бэлгэлтэй бид хуучин найз охин чинь юм уу? Нөгөө юу? Хуучин найз охин. Одоо ганц би гэсэн үгүй. Хэрэг болно гэвэл надад дугаараа өгөхгүй юу? Надад ч Чи ямар хөөрх юм Шүгээрээ бэ? хатад дугаараа өгөөч. хэр үзэсгэлэнтэй харагдаж Хатад дугаараа өгөөч. Юу удаад байгаа юм бэ? Би үзэсгэлэнтэй судлахгүй би илүү онцгой. Ямар хөөрх юм бэ? Чи намайг хийж байгаа үстэй. Түүхий зөөлөн талах минь би ихнэр чи шүү. Өнөөдөр миний өдөр бүгд чамаас олж байгаа юм. Чамаг шоронд хийж чадсан шүү. Үгүй. Ой. хэр үзэсгэлэнтэй. Өршөө гүчтэй эрхэмдээдсэн. Та надад дугаараа өгөөч. Антаа зураг агуулж болох уу? Үгүй. Би эхэлж асуусан. Үзээлцэх нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбухны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Аа, энэ үү? Алдартай макарон хамтлагийн гүзээлэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүү чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үзсэн юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Би итгэж чадахгүй нэ. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон. Чи энд юу хийж байгаа юм бэ? Өөх, юу хийх юм бэ? Усаа янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Ой, макарон гэсэн үү? Зургатаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг усчин гэж сонссон. Та миний усыг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм бидтэй ноён талхаа. Хөөе, та зүгээр уу ноён талхаа? Гар чинь хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё ус засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг усч юм. Баярлалаа. Хөөе, сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг усч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлэнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Оо, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу?
Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Ирүүл байна уу? Юу болоод байна? Ноён талхаа супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэлдэ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л өсч гисэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг юм. Гэхдээ ягаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гүгч, гарын үсэг зуруулах, шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөгөө. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засагтал анхаарлаа хандуул. Айлуу. Хүү, шүтэн бишрэгчдийн уулзалтанд очихгүй өнгөрөх шагсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихсэн гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагчлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас л болж байгаа юм. хэлэх чуг алгадаа. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Ямар Хинч тань хоо. Сайн уу хараа? Макарон. Ууцаагүй утсан байх шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ирэх мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ирэх мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтсэн гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хааш
хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явцгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү? Макароны тоглолт үзнэ гэвэзтэй. Нэрээ тийм. Макарондаг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны иж бүрдлийг бүгдийг авчгаж Энгийн талах биш бай. жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттүү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү? Хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү.